Тэгээд латинаар Syncyclarix sibirica гэдэг Сибирийн шинс гэсэн нэртэй. Тэгээд шинс мод маань өөрөө одоо нарсныхан буюу Pinacea гэсэн овогт багтдаг байх нь. Тэгээд энэ овогт болохоор Монгол оронд ургадаг бүх төрлийн шилмэс моднууд ургадаг. Багтдаг. Шинэс, хуш, жодоо, гацуур, нарс гэдэг Монгол оронд ерөнхийдөө 5 төрлийн ийм шилмэс мод ургадаг байх нь. Тэгээд бидний тарих гэдэг энэ шинс мод маань те жил болгон навчааг өвдөг. Дундаж өндөр нь болохоор 15-45 см өндөрт болдог. Энээс илүү өндөрч болно. Энээс намхан ч бас байж болно те. Тэгээд навч шилмүс нь болохоор 2-5 см урттай ийм нарийнхан шилмүстэй байдаг байна. Тэгээд боргоцон жижигхэн дөнгөж ургаж эхэлж байхдаа ийм ногоон гарч эхлэнгүүтээ ийм хөх ягаанд болж байгаа боловсрол гүйцнийхээ дараагаар ийм боронхтой болдог байна те. Тэгээд шинс модны онцлог нь болохоор стрессийг маш сайн дадаг. Сэрүү орчинд маш сайн ургадаг. Нэлээд урт насалдгаар онцлог байгаа. Тэгээд ерөнхийдөө дундас насалт нь болохоор 500-700 жил насалдаг. Гэхдээ тухайн орчин нөхцөл нь таатай байгаад их юм бол мянган насыг насалдаг байна те. Тэгээд жилийн өсөлт нь 50 см хүртэл юм өндрөөр ингээд бас өсөх юм бас боломжтой байдаг. Гэхдээ яг ингээд эд ургалтын дээр хүрээд 40 насн дээр очсныхаа дараагаар ургалт нь ерөнхийдөө зогсон байдалд ороод ургалт нь жоохон удаасрах нь байна те. Тэгээд ерөнхийдөө одоо тархаж ургадаг орчин нэг бол Сибирь, Алс орнод гэдэг чинь одоо Оросын энэ өмнөд хэсэг, баруун өмнөд хэсэг. Тэгээд Оростой хилэлдэг Монгол, Казахстан, Хятадын хойд хэсгээр өргөн тархаж ургадаг мод байна. Тэгээд шинс мод нь болохоор Монголын ойн бүсийн 40 хүртэл хувийг бүрдүүлдэг. Ерөнхийдөө хангаар нуруугаар зонхилж ургадаг. Хинтийн нурууг болохоор нарс зонхлоод ургацдаг те. Гэхдээ мэдээ шинс солидод ургах нь байгаа. Тэгээд бид нар яагаад мод тарих гэж байгаа вэ те? Ер нь юуны учраас мод тариад байгаа юм бэ гэхээр та нар ерөнхийдөө бол мэдж байгаа те. Нийгэмд үзүүлэх нөлөө асар их байдаг. Орчны чанарыг сайжруулах гэж байна. Жишээлбэл орчны чанар гэдэг чинь одоо юу гэдэг нь тоосчлтыг багасгах нь байна, агаарыг чигшүүлж өгөх нь байна. Тэгээд мэдээж эрчим хүчний зардлыг бууруулна. Ингээд халахчлуулаад те. Тэгээд амьдралын чанарыг дээшлүүлэх нь хүн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөх одоо амар хорчин бас болж өгөх нь байна. Тэгээд эрүүл мэндэд тустай те энэ одоо хүчил төрөгч ялгаруулдаг. Тэгээд өшөө энэ хүчил төрөгчөөс гадна энэ модноос чинь энэ эфирийн тоос ингээд янз бүрийн ийм одоо тайвшруулах ийм бодисууд ууршиж ингэж гарч идэг те. Тэгэхээр одоо ийм шилмүс дойд нэг цаг зугаалах нь те одоо хүний насыг тэд дээр уцхнаа гэдэг янз бүрийн ийм одоо судалгаанууд зөндөө байдаг штэ. Тэгээд мэдээж энэ янз бүрийн нийгмийн ач холбогдлуудаас гадна эдийн засгийн бас өндөр ач холбогдолтой. Яг тэгэхээр энэ яг ингээд зөв арчилгаа хийгээд зөв ургуулсан мод маань те бас биднэрт эдийн засгийн үр ашгийг өгдөг байх нь те. Тэгээд модыг хизээ тарих гэхээр ерөнхийдөө Монгол орны нөхцөлд болохоор те хавар 4 сарын 15-наас 5 сарын 25-ны дотор тардаг. Яагаад тэгэхээр те нахяан дэлгэгдээгүй 50 байдал байж байгаа юм шүү дээ. Намар болохоор 10 сарын эхээс гэхдээ жил болгон наашаа цаашаа болно л доо. 10 сарын их ч юм уу 10 сарын эхний 7 хоногоос ч эхлээд ч юм уу энэ нахягаа хумаад өвлжилтийн байдалтай бэлдээд ингээд 50 байдалд ордог байна шүү дээ. Тэгээд 50 байдалд байхад нь тарьж тухайн одоо газраа дасгаад тэгээд намар тарьж байгаа гол онцлог нь ингээд тэр газраа ингээд 50 байдалд ороод тарьчихгооч нь хавар ингээд айж хон ингээд цаг агаар дулаараад ирэхээр тэр мод чинь багаар очиндоо дасаад ингээд ургалт сайн байдаг байна. Тэгээд намар бол ерөнхийдөө шилмүс модыг голчлон тарих нь зөв гэж үздэг. Навчит модыг бол хавар тарих нь зохимжтой байдаг. Тэгээд хэрвээ энэ яг энэ тарьдаг энэ 50 байдалд байгаа энэ хугацааг ингээд төрүүлээд ч юм уу эсвэл өнгөрөөд ингээд тарьчих юм бол тухайн тарьсан мод чинь одоо тухайн тарьж байгаа орчныхоо цаг урд дасах нь маш муу байдаг байна. Яг тэгэхээр нэг навчин дөнгөж ургаад эхэлж идэл ч одоо юу гэдэг ингээд солиод стрессэнд оруулцгаар чинь нөгөө навчин хатаад өгдөг ч юм уу эсвэл тэгээд ус дамжуулах шин дэжлэлийн бодис авах чадвар нь буурдаг ч юм уу те. Тэгээд ийм муу нөлөөнүүд байдаг учраас ургалт нь удаасарч хичнээн арчилж торцсон ч гэсэн арчилгаа авах нь мууддаг байна те. Тийм болохоор аль болохоор тарих хугацаагаа сайн баримтлах хэрэгтэй байна шүү дээ. Тэгээд тарилтаа эхлэхдээ мэдээж тухайн газрынхаа хөрсийг бэлтгэж эхлэх нь байна те. Хөрсөө бэлдэж эхлэхийн тулд эхлээд энэ газар чинь ямархуу шин чанарын ямар хөрстэй бэ гэдэг ерөнхий одоо дүн шинжилгээ гэх юм уу одоо эсвэл мэрэгжлийн хүнтэй хамтраад те судалгааг нээгнэ штэ. Энэ дээр тухайн хөрсний бүтц. Хөрсний бүтц нь ус шингээх чадварт маш
их нөлөөлдөг. Жишээлбэл одоо та нар үрсэн мэдж байгаа шүү дээ. Элс рүү ингээд ус ихээр шууд ингээд урсаал шингээд алгуулцдаг те. Шаварлаг үрсэнд болохоор ингээд зуралдаад байгаад идэг те. Тэгэхээр ус шингээх чадвар чинь тухайн одоо мод тухайн орчинд ургах ургахгүйтэй маш их одоо нөлөө үзүүлдэг байх нь байна. Тэгээд мөн орчны хүчлэлэг байдал бас их нөлөөлдөг. Шүлтлэг байх юм бол тарьсан мод муу ургадаг. Жоохон хүчлэлэгдүү талдаа гэхдээ бас дэндүү хүчлэлэг очвол бас болохгүй. Жоохон хүчлэлэг талдаа нэг 7 6 за 6.5 хавцаа байхад бол одоо тэр ургамал ургах таатай орчин гэж үздэг. Тэгээд мөн тухайн орчинд шим тэжээлийн бодис ер нь хэр байгааг бас судал мэдэх хэрэгтэй байна те. Тэгээд энэ эдүүсийг ингэж судалж мэдснээр те энэ модыг те эрүүл өсөхийн тулд бид нар энэ мод тарьж байгаа орчинд нэмэлтээр юу хийх вэ? Ямар арга хэмжээ авах вэ гэдгийг мэдэж авах нь шүү дээ. Тэгээд дараагийн бас нэг мод тарьж байгаа орчинд анхаарах юм гэхээр те тухайн орчинд биднүүсийн ургуулах гэж хүсээд байгаа одоо ялангуяа хотын цэцэрлэгчлэлтийн орчинд ч юм уу те ойд бол бас энэ өөр хэрэг. Цэцэрлэг ийм орчинд бол биднүүсийн хүсээгүй одоо хог ургамал гэж хүмүүс ярьдаг те. Мэргэжлийн хэлээр болохоор хөл ургамал гэж ярьдаг. Тэгээд энэ хог ургамлуудыг те бас алга болгох шаардлагатай. Одоо зулгаа цайдаг ч юм уу, устгахдаг ч юм уу, эсвэл ургамлын пестицид хэрэглээд алга болгосон ч болно те. Тэгээд энэ яаж байгаа юм бэ? Ингэж алга болгодог гол шалтгаан юу юм гэхээр те тэр тарьсан модтой маань өрсөлдөөд тарьсан модны минь авах гэж байгаа шим тэжээлийн бодисыг усыг ингээд те бас өрсөлдөж ахуулахгүй тулд те тарьж байгаа модонд айлуулахаар таатай нөхцөл бүрдүүлэхийн тулд энэ бүхнийг хийж явах нь шүү дээ. Тэгээд мэдээж мод тарихад хамгийн ихний хийх ажил болохоор модныхоо тарих нүхээ бэлтэн те. Мэдээж тухайн нүхийг ямар хэмжээтэй уух уу яах уу гэдэг чинь тэр модных нь төрөл зүйл тэгээд хэр өндөр суулгац тарьж байгаагаас маш их шалтгаална. Тэгээд тэр ухах нүхний хэмжээ маань те яг ингээд үндсээ ингээд тарааж хийгээд ингээд тавихад ингээд яг тэр чинь үндс чинь ингээд нааш цаашаа нугарахгүйгээр те ингэж байхаар ийм тохируулсан ийм том хэмжээтэй байх нь шүү дээ. Хэрвээ үндс чинь ингээд орооцолтоод ч юм уу ороогод ингээд ингэсэн мод маань те яг тэр чигээр нь ингээд тарьчих юм бол нөгөө нэгэнтээ ингээд тарьсан хэлбэрээрээ үндс чинь өөрөө цаашаа ургана шүү дээ. Тэнгүүд ингээд ороосон хэлбэрээрээ ургаад ангуут салхинд тэсвэргүй жоохон салхилахад одоо унцдаг ч юм уу те. Ингээд сарваалгаад олон тийш нь сарваалгаад ингээд зөв тарьсан мод маань болохоор те үндс чинь тал тийшээ ингээд одоо ингээд тэлээд ургахаар мод маань өчнөө тогтвортой салхих одоо янз бүрийн гадны одоо механик нөлөөг төсвөрлөх чадвар нь сайн байх нь шүү дээ. Тэгээд тийм учраас одоо тэр ухаж байгаа нүхний маань одоо диаметр голчно үндснээс одоо тарих гэж байгаа модны ингээд үндсний ингээд хэмжээ шүү дээ сарваас хэмжээ тэрнээс болж өгвөл 3 дахин том диаметртэй байгаар ингэж ухаж явах хэрэгтэй. Тэгээд мэдээж үндсэн сайн ургах юм бол ус шим тэжээлийн бодисоо маш сайн авна гэсэн үг шүү дээ тий. Тэгээд тэр тухайн нүхийгтэй мод хоорондынхоо зайг бас сайн тааруулж ухна шүү дээ. Тин чинь олон мод тарьж байгаа учраас тий. Тэгээд яг биднүүсийн тарих гэж байгаа шинс модны хувьд болохоор шинс чинь айгүйх ингэж мөчр нь ингэж тал тийшээ ингэж тэлж ургадаг ургамал учраас уг нь бол 2-3 м тэгдэг. Гэхдээ шинсний хувьд болохоор 4 м хүртэл хоорондоо зайтай байж болно гэж үздэг байхгүй юу. За тэгээд дараагийн одоо ингээд нөхөө ухаад бэлтгэсэн юм чинь модоо тарих арга хэмжээнд орох нь шүү дээ. Модныхоо суулгацыг хэрвээ ойрхон газар зөөж тээвэрлж байгаа бол одоо ийм үндс нь ил ингээд аль болохоор гимтэхгүйгээр ингээд баглаад ингээд зөөвлж болох нь байна. Хэрвээ жоохон хол газар тээвэрлж байгаа бол чихтэй хөрстэй ийм зориултын ийм одоо гэлгар уут гэдэг юм уу шуудаа байд юм уу юмд хийгээд ингээд тээвэрлэх нь байна. Тэгээд нэгэнтээ ингээд тээвэрлээд аваад ирсэн одоо суулгацуудаа аль болохоор үндсийн одоо мөчрийн гимтэхгүйгээр задлаад тэгээд тарих ажилдаа орох нь байна тий. Тэгээд яг ингээд нөхөндөө хийгээд тарихтаа хөрсөө багаар нь үндсээ ингээд сайн тарааж ингэж модоо нөхөндөө хийчихэд хөрсөө багаар үндэсний хүзүү одоо энэ чинь үндэсний хэсэг ишний хэсэг хоёрын яг завсар ингээд хүзүү гэдэг байгаа шүү дээ модны яг тэр хүзүү хүртэл хийн. Хүзүүг давуулаад хүзүүгийн бүр далд оруулаад ингэчих юм бол яг тэр хүзүүний дээхэн хэсгээр бас амсгалдаг байхгүй ургамал. Тэгээд тэнгууд тэрийг далд тэгээд тарьцсан ургамал бол хизээч урахгүй. Тийм учраас яг тэр үндэсний хүзүү хүртэл сайтар хийгээд тэгээд юу нөгөө нэг нөхрөөгөө хийсэн шороогоо сайн гიშгэж дагтаршуулах нь шүү дээ. Яагаад гიშгэж дагтаршуулж байгаа юм бэ гэхээр тэр шорооч нь үндэсний гадаргуунд хүрлцэж явах хэрэгтэй байхгүй юу? Тэгэхгүй зүгээр суул хийгээд ингээ хайчих юм бол нөгөө дөнгөж суулгасан бэхжээгүй үндэс чинь хөрснөөсөө ус шим тэжээлийн бодис авч чаддаггүй байх нь.
Тэгэхээр заавал дээр нь сайн ингээд одоо нэг уулын гутал ч юм уу нэг сайн одоо ажлын гуталтай байжгаад гიშгэж ингэж татгшуулж өгөх нь. Тэгээд гიშгэж татгшуулахдаа нөгөө угсан товооны нүхнийхээ ирмэгнээс 20 см-ийн доор ингэж шороо байхаар ингэж татгшуулж ингэж бууж өгөөд яагаад 20 см-ийг орхиж байгаа юм гэхээр услага хийхээр тэнцээ ус орох зай үлдээж байгаа байхгүй юу. Тэгээд яг ингээд тойруулаад сайн гисгээд ингэж тарсныхаа дараагаар мэдээс дараагийн үйл ажиллагаа болохоор услагын ажиллах нь тэ. Тэгээд услагаа маш сайн зөв хийх хэрэгтэй. Шууд нөгөө одоо юм даралттай шалангар хэрэг усалж байгаа бол заавал энэ ирмэгийн дагуулж тэ. Тэгэхгүй яг үндсээ чиглээд ингэж юм бол эн чинь нөгөө нөх ухаад тэ үнд сийл гараад бас тэгээд тухайн урмал чинь үнд сийл гарсан тохиол гимтэлд ороод гимтэх нь шүү дээ тэ. Тэгээд тийм болохоор дөнгөж тарсан модыг заавал нөгөө нэг нүхнийхээ ирмэгийг ингэж тойруулж ингэж дагуулж туслах шаардлагатай байгаа. Мэдээж шалангар усалцж болно, хувингаар зүгдэж усалж болно тийм. Тэр модыг өөрөө бие дагаад ургатал нь ингээд тийм бас арчлах гэдэг чинь маш их одоо хүч хөдөлмөр шаарддаг тийм. Ер нь бол 3-5 нас хүрсэн бол яг бие дагаад цаашаа ургачих чадвартай гэж суулгаснаас 3-5 жилийн дараагаар тийм цаашаа ингээд бие дагаад ургачих чадвартай гэж бол үздэг. Тэгээд өөрөө ингээд бие дагаад ургатал маш их олон одоо үе шатыг ингээд дамждаг байна шүү дээ.